Сайн байцгаана уу? Аягсан байна. Миний чаналын шинэ болон unboxing review хийдэг болж байгаа. Эхний дугаарын маань хамтран ажиллагчаар Smart Store-ийн Infinix брэнд хамтарч ажиллаж байгаа. Одоо бүгдээрээ Hot 30 Play загварын утсыг задлж үзье. Яа. Надад цаас явтаагүй. Ой, энэ асараа. Минийхээ хөвч. Зя, чор тийм задлаагүй. ASMR юм. Та нар бас тэгтээ гээд гоё. Цэвэрхэн задлаж авахгүй бол. Чин задлана гэдэг чинь бас нэг тусдаа урлаг ээ. Том ээ. За ямар ч тач утсан байна. Хайрцагт нь өөр юу байна бас үзье. Шууд кейстэй ирж байгаа юм байна. Ингээд кейс месийн нөгөөд идэг бол бас болд нь шүү дээ. Энд наалттай байгаа юм шүү. Наалттай байгаа. Энд чи адаптер байна. Fast charging адаптер. USB нь байна. Буцтай хөвчин байна. Тэгээд 11 сарын 11 хүртэл энэ утсыг авсан тохиолдолд энэ чихвчийг нь бэлгэлж байгаа. Утасгүй чихвч. Тэгээд буцтай чихвчин тэгээд энэ ч симний зүг байна. За хайрцаг нэг иймэрхүү. За одоо бүгдээрээ утсаа асаагаад хэрэгжилж үзцгээе. Infinix брэнд нь болохоор сүүлийн үеийн дэвшилтэт технологиг айгүй загварлаг дизайнтай хослуулад гаргадаг брэнд юм байна. Тэгээ зөвхөн утас биш бас ухаалаг, цаг, чихвч, спикер, зурагт гэх мэт маш олон төрлийн бүтээгдэхүүнтэй. За одоо бүгдээрээ дэлгэцнээс нь эхлээд үзцгээе. Энэ утас болохоор 682 инчийн буюу ийм хэмжээтэй. Тэгэхээр энэ чинь сүүлд гарсан 15 Pro Max-тай юм уу? Ойролцоо хэмжээтэй гэсэн үг. IPS 90 Hz-ийн давтамжтай. Тийм болохоор энэ дээр ер нь бол тоглоом аягүй тийм смут гоё явна гэсэн үг. За камерны хувьд гэх юм бол ардаа хос 16 мегапикселийн камертай, урталтаа 8 мегапиксел. Тэгэхээр ер нь бол стрим хийж үзье гэж бодоод зориулаад камер энтер авах бас хэцүү байх юм бол ер нь бол шууд арийнхаа камераар тэгээд бичлэг хийгээд явчихад хангалттай хүрнэ гэсэн үг. Утас нь мэдээж том юм чинь батарейн дагаад том байгаа. Батарейны багтаамжийн хувьд гэх юм бол 6000 мАh. Тэгэхээр ер нь бол тоглохгүйгээр зүгээр энгийн хэрэглээнд гэх юм бол 2 өдөр цэнгэлэх шаардлагагүй явна гэсэн үг. 8 ГБ RAM гэхээр би бас энэ сонголтыг өмнө нэг харж л байгаагүй мэн л да. 3, 5, 8 гэдэг ингээд тохируулах боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр утсаа бас яг ингээд хит их ачааллуулахгүй гэсэн үедээ FPS тоглоом тоглохдоо зөвхөн 8 дээрээ тавьчаад бусд үе дээрээ 3 дээрээ ч юм уу тэгээд гэх юм бол бас утасныхаа ачааллыг зохицуулаад явчих боломжтой байна. Одоо тэгэхээр тоглож үзэх хэрэгтэй юм байна. Энэ тэгтээ нэрээ том болохоор нүдэнд тухтай байна. Би first blood хийх байсан юм да. Харсан уу? Mobile Legends тоглоом нэг иймэрхүү. Одоо энэ намайг үзэж үзнэ. Би бас ямархуу харагдах нь. Хамгийн сүүлийнхаа энэ pickup line ярьдаг стримийг стримийн бичлэгийг үзье. Айгуу харагдаад байгаа юм уу? За утасны маань үнийн хувьд гэх юм бол 699 сая төгрөг гэж байгаа. Тэгээд би та нарт сая хэлсэн үзүүлэлтүүд байгаа шүү дээ. Одоо RAM, багтаамж гээд эднэрт ер нь бол хангалттай боломжийн үн гэж бодож байна. Тэгээд энэ дээр нэмээд 11 сарын 11-ээс эхлээд 11-ээс 55% Infinix-ийн бүх загварууд хямдарч байгаа. Тэгэхээр та нар өөртөө ойрхон салбараас ч юм уу эсвэл онлайнаар захиалаад авах боломжтой байгаа.